23 онд ерөнхийдөө боловсролын багц суурь шинжлэгдсэн дээ. Энэ боловсролын салбарт одоо зөвхөн одоо танхимын сургалтыг одоо хийнэ гэж заасан байсан бол энэ шинжлэгдсэн хуулиар цахим буюу зайнаас одоо олсон юм сургалтуудыг явуулж болохоор болсон. Тэгэхээр өнөөдөр яг жишээ нь хувийн одоо ЕБС-үүдийн хувьд те та бүхэн энэ одоо хуулийг хэрэгжүүлэхэд ямар асуудлууд тулгарч байна гэж харж байна. За юу ч гэсэн сонирхолтой сэдвээр ярилцахаар урьсан танамт олон баярлалаа. За орчлон сургуулийн зүгээс бол мэдээж энэ боловсролын салбарт одоо цахим шилжилт хийгдэж байна. Энэ бол маш зөв өнөөгийн нөхцөл байдалтай бол одоо зайлшгүй хэрэгцээтэй байсан зүйл гэж хүлээж авч байна. За мөн одоо энэ боловсролын яригадаад байгаа реформын бас нэг томоохон шийдэлтэй гарч шийдэл нь бол энэ цахим шилжилт юм а гэж ойлгож хүлээж авч байгаа. За бидний хувьд болохоор одоо хувийн хвшлийн сургуулийн хувьд бол ямар үзэл бодолтой байгаа вэ гэвэл мэдээж энэ цахим сургалтын одоо арга зүй бол Монгол шинэлэг байгаа. Тэгэхээр яг энэ дэд бүтцэн анханасаа маш зөв хөгжижтэй нийтэд хүртээмжтэй байхаар ингээ суурин зөв тавигдасаа. За нэг ялангуяа одоо төрийн болон хувийн хвшлийн одоо сургуулиуд хамтран ажиллаад энэ цахимаар яаж одоо хүүхдийг сургах уу энэ зөв арга зүйгээр яг олон улсын жишгийг судлаад ингээд хамтран боловсруулаад хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа. За орчлон сургуулийн хувьд мөн одоо бид нар нийгэмд чиглэсэн хөтөлбөрүүдийг бас үүнийхэн дагуу хэрэгжүүлж байна. За үнийг бол одоо сангийнхаа зохион байгуулалт, тусдаа сангийн зохион байгуулалтын бүтцээр бол хэрэгжүүлэн ажиллаж байгаа. За одоогоор бол бид дотооддоо ингээд сургалтынхаа агуулга хөтөлбөрүүдийг бол контентжуулаад зах зээл дээр одоо хөгжиж байгаа цахим дэд бүтэц платформудтай бол нээлттэй хамтран ажиллаж контентэд түгээхэд бэлэн байгаа. Одоо шинэ боловсролын амнаас олно мэдлэг цэгийн ч гэдэг юм уу те цахим контентуудыг хүргэж байгаа. Гэхдээ тэр нь яг тухайн хүүхдэд танхимаар олгож байгаа шиг тийм одоо мэдлэгийг, суурь дадлыг олгож чадчих нүггүй юу гэдэг нь бас одоо эргэлзээтэй те. Тэгэхээр энэ дээр хамгийн боломжит байж болохоор практикал одоо дэвшүүлж болохоор тийм санал нь яг юу байх вэ? За ер нь бол ингээд олон улсад бол энэ цахимаар яаж хүүхдийг сурах вэ гэдэг дээр маш олон төрлийн онол арга зүй байгаа. За мэдээж бол одоо тан видео хичээл хүүхэд үзээд ч юм уу те мэдлэгээ баттахгүйгээр за одоо хамтран ажиллаж байгаа хамт сурж байгаа хүүхдүүдтэйгээ харилцаа холбоо үүсэхгүйгээр бол ямар ч мэдлэгийг бүтээх боломжгүй нь бол үнэн. Тэгэхээр одоо бол энэ бол бүгд одоо мэдж байгаа зах зээл дээр тун шинэ үзэгдэл байгаа учраас бол энэ дээр бол аль аль талаасаа ингээм хамтран ажиллаад арга зүйгээ олох нь зөв. Гэхдээ яг хуу олон улсын одоо жишгийг харахад бол хүүхдийн одоо өөрийнх нь суралцах арга барилд тохирсон контент буюу одоо adaptive learning, personalized learning гэж яриад байгаа. Энэ чиглэлийн одоо агуулгуудыг бол хүүхдүүдэд бол илүү хүргэх нь энэ цахим контентыг, цахим агуулгыг хүргэхэд бол илүү ач холбогдолтой гэж хараад байгаа. Яг англи хэлний багш боловсон хүчин за тэгээд англи хэлийг 3 дугаар ангиас оруулах эсвэл 1 дугаар ангиас оруулах гэдэг. Тухайд яг хуулийн хэлцэж явах үед нэлээд одоо нийгэм бол одоо хуваагдаж одоо талцж ирсэн тийм. Тэгээ одоо яг хууль батлагдсны дараа англи хэлийг бол ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангиас эхлүүлж орно гэд. Гэтэл нөгөө тал багшлах боловсон хүчний дутагдал маш өндөр байж байгаа. Хэрэгцээ шаардлага бол мэдээж одоо хангахдахгүй нэ гэдэг дээр дүнэлтээ бол хэлсэн. Тэгэхээр одоо яг ямар боломж байна? За багшлах боловсон хүчнийг жишээ нь юу гэдэг нөгөө боловсролын сайд хэлжсэн сургалтанд хамруулад өөр мэрэгжлийн үнийг англи хэлний багш болгоно гэжсэн. Тэгэхээр энэ дээр та бүхний харж байгаа үзэг. За англи хэлний багшийн дутагдал бол одоо нэг нүг ярихад бол нөхцөл байдал бол хэцүү байгаа тий. За энэ нөхцөл байдалд бол бид бол энэ цахим технологиг ашиглаад одоо чанартай англи хэлний контентууд боловсролын дагуулгыг илүү хүртээмжтэйгээр хүүхдүүдэд хүргэх нь одоо хамгийн зөв болон одоогийн нөхцөл байдалтай хамгийн бодиттой шийдэл гэж ерөнхийдөө харж байна. За нэг ялангуяа одоо энэ бодлогын хүрээнд бид нар 2024 оноос эхлээд энэ хоёр англи хэлний хөтөлбөрийг одоо e-school гэх цахим технологийн платформоор дамжуулан 21 аймгийн хүүхдүүдтэй одоо орон даяар одоо үн төлбөргүйгээр ингээд нийлүүлэх ажлаа эхлүүлээд одоо үргэлжлээд ингээд явж байна. За бидний хувьд бол энэ олон улсын Cambridge-ийн хөтөлбөртэй олон улсын хөтөлбөрийг Монгол хүүхдэд тааруулсан хувилбараар ер нь контентоо боловсруулж байгаа. За цахим агуулгаа боловсруулж байгаа. Энэ агуулгаа бол одоо тодорхой нийслэлийн аслагдмал дүүргийн сургуулийн хүүхдүүд ч юм уу те орон нутгийн хүүхдүүдэд бол илүү хүртээмжтэйгээр за хэдийгээр тэнд сурах хүсэл эрмэлзэл маш өндөр байсан ч гэсэндээ боломж нь хязгаарлагдсан маш олон хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүдэд хэрхэн яаж одоо илүү хүртээмжтэйгээр те илүү ойроос хүрэх вэ гэдэг дээр илүү төвлөрч зорж ажиллаж байгаа. Олон улсад ер нь Кембрижийн хөтөлбөр яг цаг үетэйг нийлүүлээд байнга одоо шинжлэгдэж 2 жил тутам бас үнэлгээ нь хийгдэг гэж би бас уншиж ирсэн. Тэгэхээр ер нь одоо яг Кембрижийн хөтөлбөрч гэдэг юм олон улс хөтөлбөрийн шинжил яг яаж явж байна? Илүү хаашаагаа чиглэж байна? Мэдээж нөө технологи бол орж байгаа. Тийм илүү за хөтөлбөрийн шинжилэл бол суур академик одоо ур чадваруудтай сайенс гэдэг юм уу. Тэд нар бол ер нь одоо хөгжих нь
олон төрлийн арга зүй, тэгээ олон төлөвүүдийг ашиглахаас илүүтэйгээр бол нарийн одоо хөтөлбөрийн шинжилэл бол тэн дээр л хийгдэхгүй. Тэгээ илүү түрүүний ярьсан хүүхэд одоо нийгэмд гарч ирж байгаа. Тэгэхээр нийгэмд амьдрахад нь хэрэгтэй те одоо эдийн засагч гэдэг юм уу мөнгөтэй харьцах те эрүүл сэтгэл санаатай сэтгэл зүйтэй байх ч гэдэг юм энэ чиглэлдээ ингээд туршигдсан контентууд ерөнхийдөө агуулгууд нэмэгдэж орж ирж байгаа. За үүнээс гадна бол яг түрүүний хэлсэнчлэн энэ техник технологи хөгжиж байна. Тэгэхээр хүүхдүүдийн цахим ур чадварыг анханаас нь яг нөгөө зөв суурийг тавих те одоо хүүхэд мэрэгчлээ цаашаа сонгохдоо айгүй олон төрлийн хичээлүүдийг туршиж үзэж өөртөө хэрэгтэй агуулгыг олж авсан байх дээр илүү түлхүүн анхаарч хөтөлбөр шинжилгээтэй байгаа мó гэж харагдаж байгаа. Төсвөл нэг зүйлийг асууя. За эдийн засгийн хөтөлбөрийн талаар ялангуяа одоо боловсролын систем дээр маш хүчтэй хөндөгддөг. Тэгээ эдийн засгаатай байх нь чухал байхгүй байх хэрэгтэй. За тэрэнд олгож байгаа төсөвч гэдэг юм маш олон талаас нь яригддаг те. Тэгэхээр яг жишээ нь та бүхэн орчлон сургууль дээр эдийн засгийн хөтөлбөрийг илүү одоо олон улсын стандартад нийцсэн байдлаар хэрэгжүүлдэгэ гэд мэдээлдэг. Тэгэхээр энэний яг онцлог нь яг юу байгаа вэ? За эдийн засгийн холбогдлыг ач холбогдол нь за дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол энэ хүүхдийн одоо өдөрт авж байгаа шинэ хичээлийн бол 35-аас 50% нь яг энэ зөвхөн сургалтынхаа орчинд те сургалтынхаа орчинд авдаг гэж үздэг. За нийгмийн ялангуяа одоо энэ хүүхдийн оюуны одоо хөгжил өндөр хэмжээнд явагддаг цаг нь бол энэ үдийн цагны үеэр байдаг те. Тэгэхээр одоо Монгол улс маань мэдээж та бүхэн мэдж байгаа цаг уурын хувьд эрс дэс уур амьсгалтай. Тэгэхээр энээс хамаарат импортын бүтээгдэхүүнүүдээс бол асар өндөр хамааралтай байдаг. За энээс хамаарат бол одоо манай сурагчдын ширээн дээр маань те хит боловсруулагдсан хадгалагч бодисоор гол нь дүүрсэн те шинэ хичээл алдсан юм хүсний бүтээгдэхүүнүүдээр тавган дүүрсэн байгаа нь бол одоо бүгд мэдж байгаа. За энэ ч учраас бид одоо орчин сургууль маань үүсгэн байгуулалтаа 25 жил болж байна. За 25 жилийн ойн босгон дээр бид дөрвөн улирлын түвш ажиллах боломжтой. 100% бүрэн автоматцсан те IT технологиор тооноглогдсон ийм хүлэмжийг ашиглалтанд оруулаад за эндээсээ бол өдөр тутамдаа бол 17 нэр төрлийн хүнсний ногоо бүтээгдэхүүнийг цэврээр нь хурааж аваад те шинээр нь хурааж аваад сургууль хангалттайгоо нийлүүлээд ийм шинэ жишгийг бас нийгэмд бас уриалга болгоод хамт ажиллаж байна. Энэ хүрээнд ер нь сурагчдын хувьд одоо жишээ нь ногоо төлхөө хэрэгжилж байна гэж. Тэгэхээр нөгөө авах ёстой шимт хичээлтэй уур тэд нарыг авч байгаа. Сурагчдын хувьд ялангуяа монгол сурагчдын хувьд энэ дээр яаж хүлээж авдаг? За орчлон сургууль ер нь одоо 25 жилийн хугацаанд зөвхөн одоо сургалтын чанарт те сургалтын агуулгад анхаараа зогсохгүй суралцах энэ процесс өөрт нь хэрэгтэй байдаг те сургалтын орчин те хүүхдийн бие бэлтэр эрүүл байх гэд бүх үндсэн чиглэлүүдээр нь ерөөхдөө их төлхөн анхаарч ажилласан. За ялангуяа бидний маш өндөр ач холбогдол өгдөг хэсэг бол яг энэ сургуулийн галтгоо. Тэгэхээр галтгоонд орогдож байгаа одоо байгаа хүнсний бүтээгдэхүүн бүр одоо гарал үүслэн тодорхой байх хэрэгтэй те шинжилгээний бичигтэй авах хэрэгтэй. За одоо нарийн ногоонуудыг бол жишээлбэл зарим хэсэг нь боловсруулж хэрэглэх хэрэгтэй тий. Зарим нь бол одоо боловсруулахгүй хэрэглэх боломжтой ч гэдэг юм уу. Энэ бүх хоолны арга зүй нь яг зөвхөн хүүхдийн тэр нөгөө оюуны хөгжлийг илүү одоо өндөр хэмжээнд авчрахад чиглэж бүх одоо орцууд маань шимт хичээлтэй байдал дээр илүү анхаарч ажилладаг.